Сайн байцгаана уу? Манай YouTube сувгийг дагдаг нийт сонсогчдоо сар шинэ мэнд хүргэе. За, манай YouTube сувг түүх хугацаанд одоо нөө адил төстэй контентууд оруулаад байна. Ер нь бол хуулбарлсан контентууд маш олноор оруулж гин, зохиолчийн зөвшөөрлгүй байна гэдэг юм. Эсвэл AI уншуулсан байна гэд олон шалтгаанаас болоод YouTube-ээс түр төтгөлзүүлсэн байсан. Тэгээд одоо ахаад өргөдөл гаргаад одоо 1 сарын хугацаанд идэвхтэй контент оруулаад энэ аудио бичлэгүүдээ оруулаад, уншлагуудаа оруулаад тэгээд дахиад YouTube маань биднийгээ шалгаад энэ одоо яг хүн уншаад байгаа юм уу, юу уншаад байгаа гэдгийг нь шалгаж үзээд тэгээд за тийм байна. Танах энэ өөрсдөө хүн уншиж байгаа юм байна. Зөвшөөрөлтэй юм байна ч гэдэг юм ингээд ямар нэгэн зөрчилгүй гэж үзэх юм бол одоо өргөжлүүлээд YouTube суугаа ингээд ажилуулад тогтмол энэ контент бичлэгүүд маань ингээд ороод явна гэсэн үгээ. За энэ удаа та бүхэндээ өмнө нь орж исэн Жамингийн гал зохиолчийн Буурлавын асуулт туужийн 7 дугаар бүлгийг оруулахаар бэлтгэлээ. 7 дугаар бүлэг бид ялав. Хэдүүгээ бид өнгөрсөн дайны тухай санахтаа манай их гаргийн зол жаргаланд ирээдүйн төлөө хайрын сайхан алтан амиа зуур даргалцсан сая эрэлхийг тэмцэгчдийн булш бууханд өөрийн ирэхгүй толгой мэхийн ясалдаг. Улирах цагийн эрхэнд үл захирагдан түүхийн хуудаснаач сэтгэл оюунаач үүр дүмөө хөрч санах сэрхийн хүч хайрладаг хосгүй гавьяатнуудаа мөнхөд алдаршуулан хүндлэх учиртай болохоор тэгнэн билээ. Хувьсгалын тухай үнийн мөрөөдлийг биелэл болгон шинэ амьдралын голомтыг асаасан бас аратан фашизмыг бяцдарж зүйрлэлийн зэрлэг довтлогооноос дэвшлийн замын эрэлхийг цээжээрээ хамгаалан зогсож зүйрлэшгүй гамшиг туулсан Орос хүмүүсийн гавьяа тэдний өгөөмөр ач тусыг энэ донцгой чухалд тавих нь зөв хэрэгэ. Манай монголчууд дайны талбараас олон мянган бээр хол байсан мэдээж Орос, Польш, Чех, Франц, Испаничуудтай мөр зэрэгцсэн фашизмыг булшлалтсан гэхэд огт хэлсдэггүй. Учир нь дайн эхэлсэн анхны өдрөөс Монголын ард түмний тэмцэл хөдөлмөр тэрхүү сүрлийн хар аюулыг зайлуулахад чиглэсэн юм. Тэрхүү энэрэнгүй ариун хэргийн төлөө боссон ард түмний хойч үе хүүхэд бид ч бас зүгээр байгаагүй. Хүүхэд бид хэдэн ч жил Германы фашизмтай байлдавда. Цавал гарвал савал хийвэл байлдаж тоглоод бас хууль ёсоор ялж гарна. Жухамда фашизм, гитлеризм гихчийг бид сайн ойлгохгүй мөртөө ямар боловч ялахгүй байж болохгүй. Тийм заналт хар хүч байна гэдгийг ухаарад ялалтыг зөгнөн байсан хэрэгэ. Энэ бол хязгаар нутгийн малчид ялалт хизээд ирнэ гэдэгт огт эргэлзэхгүй байсантай мөн холбоотой мэдээж зүүн болсон байв. Уул дахиад л ногоорч, гол дахиад л амлин шүү гэж өгөө шувуу уянгалан донгодох болсон байв. Зундаа муугүй зун байсан хэрэг. Учир нь өнгөрсөн хаврахтай адил зодын тухай ямар нэг яриа сонсдоггүй байсаар нэг л мэтгэд зун ирсэн билээ. Малч царигтай, малчтаж урамтай байв. Тэр зун манайхан эртээ гихч цусланд гарч мөсөн цоошны ам химээх цусланд бов. Энэ нь Уертийн голын ихний 2 салааны уулзураагаад урд талын салаа нэн хавчиг хисаатай тул хүйтний улралд мөс уйллан хөлдөж нэвтрэх ирэхгүй болон битүүрнэ. Зун болоход зузаан мөсний ан цаваар ус урсан мортой хүн явах үес хонгол үснэ. Тэр доогор явах үед толгой дээрээс зуны наранд ялагдаж ядарсан мэт мөсний хөлс туслан нэн хөвгөлтэй сайхан байдагсан. Хүүхэд бид савал хийвэл тийшээ очин тоглох бөгөөд тэгэх бүрийдээ бангадуулж салдагсан. Тэгэхдээ энэ зунаас бидний амьдрал өмнөхөөсөө арай өөр болж байсан хэрэг бах. Хотны ноос түүх, хэр гадаа явхтаа хад бутанд наалдсан энгэрийн ноолоор цуглуулах зэргээр сайн үйл хийх гэж мэрээдэг болсон байлаа. Нилээд их ноос ноолор олоод ирсэн байвал болж дээ миний хүү. Явсан нохоо яс цуна гэж бас чи яах вэ? Улаан армийн ялалтанд баг боловч нэмэр болон шүү. Гэгчлэн томчуул урамшуул нам билээ. Энэ бүхэн бидний бяцхан хөдөлмөр бас ч цаанаа ихээ учир утгатай зүйл гэдэг ойлголт төрүүлдэг байсан нь мэдээж. Бас нэг зугаатай юм гэвэл ах шин үсгээр гарсан номд харалдвал хальт мөлт боловч уншиж өгдөг болсон явдал юм. Ялангуяа дайны тухай юмыг бид онцгой сонирхно. Улдсан морь булч чулуунд дотор яваа юм шиг түүний алдаж түгдчих нь нэн олон боловч бид огт тоолгүй дуртаяа сонсцгоо. Нүүр нурагдаад алга болчихсон нэгэн хуучин номноос тэр ямар нэг сэтгүүл байсан болтой. Уул зүйлийг дахин уншина.
Ах тэр юмнаас уйдсан бололтой. Гуйх тоолонд улам бүр үнэрхэх болсон хэдий ч хүүхэд бид яаж хийгээд хил аман ололцдог байлаа. Их захгүй ажлын чөлөөгөөр хаяа нэг боломж олдмогц. Манер гэрээс зайдуухан газар биднийг тойруулж зогсоогоод өөрөө булч чулуун дээр сууж сүрлэг чангаар уншдагсан. Яваа яваандаа түүний унших чадвар их сайжраад ч зогсоогүй. Бид ч юм цэжлэх анхны алхмаа тэнд хийж билээ. Энэ маань хожим сургуульд орсон хойно их хэрэг болсон юмдаг. Учир нь тэр үеийн сургуульд цээжлэх гэдэг сургалтын гол арга байсан хэрэг. Би ахаар уншуулсаар байгаад цээжилсэн зүйлээсээ тасаг бусгаар байн давтаж багш сурагчдаас цээжтэй хүүхэд гэсэн үнэлгээ авч байсан ч удаатай. Энэ нь хувьсгалт Монгол улс гэдэг танкийн цуваг манай ард түмний төлөөлөгчд улаан зэрэгт шилжүүлж бэлгэлсэнийг тус баг хурлаас онц ханамжтай гэж тэмдэглэн үзнэ гэх юм уу. Дан эхэлснээс хойш 8 эшлон бэлэг явуулж танкийн цуваг зохиож ихээхэн тооны мордыг улаан зэрэгт шилжүүлсэн ба тус улсын бүх улс ардын аж ахуйг фронтын хэрэгцээ дайны байдалд тохируулан зохиосон явдалд цусд шунхай Германы фашизмтай тэмцэж байгаа нийтийн хэрэг дээр ард түмэн чин зүрхнээсээ оролцсон явдал мөн фронтод өгөх хамгийн шилдэг бэлэг бол малынхан тог туйлын түргнээр нөхөн нэмж гэгчлэнгийн тусгаар өгүүлбэрүүд голтой байлаа. Үүнийг би малын дэргэд гадаа гэрт амны уншлага болгон үргэлж хэлж өөрийгөө зугаацуулан бас эрдэм ном тогтоохдоо сайн гэсэн үнэлтийг хөгшчүүлээс авч аминдаа сүрхий урмшдагсан. Хүнд хэрэгтэй юм маа нэмэгзэм тарин сэлтийг хэлснээс зайлахгүй. Сураатгаач гэвэл эжүр нь яах бол гэтэл бидэнд бол толгойг чинь авна гэсэн ч чадмааргүй. Өдий төдий юм тогтоож хоод гадаа гэртгүй орилж хашгираад амтны толгой эргүүлж явах юм гэж хөгшчүүл хэлвч цаанаа нэг л өөгшүүлсэн янзтай байх билээ. Ахын дахин уншдгаас миний бүр овоо тасалдаагүй цээжилсэн хэсэгч бас байлаа. Тэр нь ноос арьс ширийн зэрэг түүхийн эдийг ашиглах, тариалан хөгжүүлэх, өргөн хэрэгцээний барааг ихээр үйлдвэрлэн гаргах зэрэг дотоодын бүх бэлтгэл баялагийг зүйл бүрээр ашиглах явдал бол малын тоог өсгөж фронтод шууд тусалж байгаа явдал болно. Фронтод туслах эдгээр зорилтыг биелүүлэх явдал дээр бүгд найрамдах Монгол ард улсын бүх хөдөлмөрчин ард түмнийг тус 26 дугаар баг хурлаас урайлан дуудаж тогтоох нь 1. Фашизмтай тэмцэж байгаа хувьсгалт Монгол улс гэдэг манай улаан түүгийн одон тэмдэгт танкийн тусгай бригадыг дайн дуустал хоол хувцсны талаар бүтэн хангахыг тус улсын хөдөлмөрчин ард түмнээс цуглуулсан хөрөнгөөр хангасгай. 2. Монголын хөдөлмөрчин ард түмний хүслийн ёсоор Монгол ард гэдэг нисэх онгоцны эскадрилийг байгуулахад хөрөнгө хуримтлуулахыг бүх улсын хэмжээндээр зохиож Баатарлаг улаан зэрэгт манай ард түмний бэлэг болгон шилжүүлж өгсөгөө. 3. Зөвлөлтийн фронтод туслах фондонд хөрөнгө хуралдуулж улаан зэргийн байлдагч нарт бэлэг явуулах ажлыг цааш үргэлжлүүлэн Монгол ард гэдэг нисэх онгоцны эскадрил байгуулахад чиглүүлэн зохиож явуулсугай гэсэн хэсэг юм. Айлын багчууд бид нар байс хийгээд л ахаас нөгөөхөө дахиад нэг уншиж өгөөч гэж гуйна. Тэр сайн дуртай бол огтхонч зовохгүй уншаад л өгнө. Ийхүү олуулаа дуутай шуутай байхад нэн зугаатай санагдах хагаад бас ч эрдэм сурсан тухай далтхан урамшил төрнө. Бидний цээжээр уншиж сонсож байгаа тэр зүйлд ойлгохдохгүй гадаад үс хэлэхэд түүхтэй хэллэг тааралдах бөгөөд бас их амархан мартагдах ороо нэрс байх боловч агч бид ч өөрийнхөө боломжоор л дуудацгаана. Харин ороо үгийг ойролцоо монгол үгтэй хадаж ойлгвол мартсан цагтаа санахад амар байлаа. Жишээлхэд эшлон гэдэг үгийг их орон, эскадрил гэдэг үгийг эс хадраал гихчлэн ойролцоо шинжийн үгээр хадаж авна. Хээр гадаа уншиж байтал нөгөө хүгийн хүрээд гасчихвал дорхон санахад энэ арга тусалдаг байлаа. Харин дээрх хоёр үгийг ахч томчууд ч тэр бүр ягштал сайн тайлбарлаж чадахгүй байлаа. Ах ийхүү тайлбарлана. Цуглуулсан бүх бэлгийг овоолбол
Хүрэн хайрхны чинээ 8 том уул болно гэсэн үг. Бол арай тэхгүй. Орсоор ямар нэг ихээхэн сартай ямиг л нэрлсэн үг бах гин. Гэвч дээрх хоёр тайлбарын уг утга битүүдээ ижил санагдана. Эскадриль бол тэнгэр бүрхмээр олон онгоц гэсэн үг. Манай тэр олон онгоцууд очоод муу фашистуудын толгой дээр ширмэн бөмбөг шидээд өгөхлөөр тэднээс юу ч үлдэхгүй. Муу гитлэр нь ширээн доогуура шээс алдаад бараан дуугаараа бар баас алдаа зүгтэн. Тэр хоол чигсээр байгаад ялах гар лувсан гаас ч илүү таргалсан. Ядаж морин дээрээч түргхэн мордоод зүгтж чадахгүй. Намайг дайнд явуулбал дааж зэргийн насанд хүрээгүй болохоор явуулахгүй л дээ. Би муу хөгшин гитарын наримилгаад өгөндөө. Ах энэ талаар тун их өөртөө итгэсэн байдалтай ярих нь үнэхээр л бишрэл төрөн байх болгоо. Ах бидэнд бас нэг эрдэм сургав. Манай хотныхны хүүхэд бүр цаасаар онгоц хийн нисгэж Монгол ард болгон тоглодог болов. Тэр урлагийг би бусдаас арай илүү эзэмшсэн тул хүүхдүүд цаас олдвоос надад өгч онгоц хийлгэнэ. Онгоцоо уцаараа осорлож нисгэх ба хэнийг дээр гарвал түүнийх ялсан болох ухаантай. Би нэг удаа гэрийн ойролцоо явж байгаад хайрцагны булангийн мод бололтой хуурч саасайсан сармаа мод оллоо. Түүнийгээ салхин доогор шидвээс шүүвадэл илэн халин нисэж санаан доромгийн хол унсан надад нэг санаа төрүүллээ. Төдөлгүй цаасан онгоцны үе өнгөрч саранпай модны цуулбараар онгоц хийх урлаг дэлгэрв. Энэ цааснаас бүх байсны дээр арай итгэлтэй. Олон маягаар нисэх тул ёстой л жинхэнэ онгоц ийм байдаг болов уу гэсэн санаа төрүүлнэ. Энэ урлаг хэтэрхий газар авснаас болж айлуудын хүүхдүүд аргалын дөрвөлж авдар хайрцаг тонож шувуу адил нисэх болсон нь их эцэгтэй загнуулахаас эхлээд элдэв эвгүй юмд оруулдаг боллоо. Би ахтай хамжиж байж нилээд том онгоц хийгээд түүнийгэн хурдан цагаан гэж нэрлэв. Үнэн дээр миний хурдан цагааныг гүйцэх онгоц ойр хавьд ёр байгаагүй болохоор би түүгээрээ бахархдаг байлаа. Нэгэнт нарлаг өдөр гэрийн урд дэнж дээр тугал бэруугаан тогтоосон болоод нөгөө онгоцоор нь тоглож Монгол ард гэдэг нисэх онгоцны эскадрыг байгуулахад чиглүүлэн зохион явуулсагай. Хэмээн цээжилсэн зүйлээсээ ганцаараа орилон хурдан цагаанаа дээшид нь тоглож гарлаа. Эхлээд гэр орныхоо ажил төрлийн тухай үе санаж байсан боловч төдөлгүй зугаатай тоглоомондоо улайраад тас мартсан байх ажээ. Тэр дэнжийн нэг талаар зэрэгэлдээ гол руу ордог өлийн давааг чиглэсэн улбаазам газрын эвийг олон могой адил морилдсан гарна. Нөгөө талаар зөвхөн сарлаг орж гарч болох хэс зайвар гарна. Хоёр замын хооронд дэнжийн тэр хэсэг тэгшхэн бөгөөд чулуу бахтай цагаахан тул тоглоход нин таатай. Би онгоцоо тэр талбай дээр шидэж унсан цагт нь хашгиран гүйж очино. Шидэх бүр хурдан цагаан улам дээр улам гоёор нисэх тул хөгжил хөөр төрүүлэх гэж хачин. Нэг мэдхэд ээжийн дуудах нь сонсдох шиг боллоо. Харвал ээж гэрийнхээ үүдэнд зогсоод намайг даллаж ямар нэг зүйлийн тухай бачуухан хашгиран өглөх сонсдно. Арга буюу гэрийн зүг хөдлөв. Зайвар замын эхэнд очиж яваад хурдан цагаанаа дэнжийн ёроол ортол шидэж үзмээр санагдлаа. Би гүйж явснаа зогт сууд онгоцоо хөөргөн шидлээ. Түүнийгээ дагуулan харж байтал нүдэнд нэг юм бүртис хийлээ. Тэр нь аавын тоор цагны орой байсан аж. Аавын нүүр морины чих ил гарч ирэх хоёр агшинд саранпай онгоц тэхээс тех гэсэн юм шиг яг өмнөөс нь нисэн хүрв. Буцаж далд ороод оронд нь ялгүй цагаан тоос дэш пүргэн намуухан замхрав. Онгоц маань тэр зүгт алд орсон билээ. Морийг нь үргээж орхив гэж бодоод би түүнийг дахин гарч ирэхийг нь хүлээж хэсэг зогсов. Гисэн ч байхгүй болохоор нь арга буюу зам руу бууж очлоо. Харвал морин гэрийн урд сайр дээр сул давхиж замын үзүүрийн хайрга дээр аав хөлөө жигээд суучихсан харагдана. Аавын хажууд муу цахиур буун нэг л хачин болцохоо твтж харагдана. Мориноос унсан гэдг нь гарцаагүй байлаа. Би гимшхийн ихээр гимшивч арга буюу дэрэгдэн хурч очлоо. Аавын өрөөсөн газар нь шороо болж зулгарсан хэсгээс нь цус шүүрэн цахиур бөөнийг хугарсан хэсэг тэртээ хол хэвтэн. Тэр намайг маш эвгүй сарай гарган харж цадарсан тархийг энэ бууг харж байна уу? Аль тат золтой л алуулчихсангүй гэж зандрав. Би айж дөлсөөр аавын гараас татаж босголоо.
Шоо арай яс яарчхаагүй юм шиг байна. Аав ингэж хэлээд нүүр аман арчиж хідэн хормоо шүүхтэн зогсноо. Яан вэ гэмээр тас инээлээ. Тэгснээ намайг гайхан харууд царайгаан төв болгож гайгүй. Та нарын зовлогыг үрж байхгүй бол болохгүй нэ. Энэ хідэн нусгай бор банд нар чинь шөнийн хоногоор л ороолон шиг зантай болоод байх шүү. Альхөө очиж тэр бууны бүгс аваад яв. Тэр цаад зангийн үүр болсон хар азсгаан гэрийн гадаа туугаад оч гэлээ. Сансныг бодоход гайгүй өнгөрөх төлөвтэй. Урамшин бууны хугарсан хуйг шүүрч аваад сайрын хажуугийн мөргүүдээр гэлэн хөвтөж байгаа хурдан цагаан руугаа явтал. Чи тэр хогоор яах гэв? Дахиад ингэж дүрсгүйтэд үзээрэй гайгүй. Гэхдээ нь хичнээн хайрал санагдсан боловч арга буюу орхиод явлаа. Морин туурайн чимээгээр ээж гарч ирснэ. Үгүй. Юу вэ эн чин? Аав чинь морио алдчихаа юу? Өөх бүр буугаа хүртэл хуглаа шивдэ. Хайхтар муулаа вэ яасан. Гэсээр аавын үрээг надтай хамжин барив. Тэр л энэ намайг үргээсэн гэсэн шиг над руу харж хамраан дуугаргана. Сүх далайтал үхэр амар гихчээр би юу болсныг ээжэд хэлсэнгүй гэрт оров. Эдэх эрхлэхээс өөр юу ч мэдэхгүй яасан зулбсгнууд вэ та нар. Шөнийн хоногоор уруугаан ороод байх. Өдөржинхээр эрхлэхтэн амтны хүүхдээс ичихгүй байна уу? Аль бишүү гүгээд усаваад ир гэж ээжийг загнахад би годхийн гүйж гарлаа. Гол дээр очивол аав миний онгоцыг хажуудаа тавиад нүрэн угааж сууснаа. Намайг харууд хурдан цагааныг минь хэмхлээд ус руу шидэж орхив. Хацраан шалбалж буугаан хугалсан чинь болж хунда гэж би түүнд өшөрхөн бодлоо. Тэгээд цүнхлээс бушуухан 2 хувин ус хутгаж аваад асгаж цутгасаар гэрээ зүглөө. Намайг ааруул зөөхий идэн зөөд хэрэм залгил зогсдол аав орж ирээд ээжд хандан наад донхортон нойтон шор бүүд ололго. Юу хийж байгааг нь хараа биз гэхэд ээж яав. Хин бас юу хийгээд орхивоо. Морь үргээгээд алуулчих төглөө шүү. Пүр инээдч хүрэх шиг. Хуурч хүрэх шиг. Чи эднийгээ жаахан наан цаана гэж байхгүй бол толгой дээр чин гарч гүйцэх нь байна шүү. Тэгээ юу. Наад хацар ам чин сүйд болж. Задарсан залиг яах гэж эцгийнхээ морийг үргээдэг байна. Би амар үргээх гэж үргээгээ юу. Зүгээр тоглож байхад гэд мөчөөгөн өгөлгүй хэлбэл аав инээж. Нээрч намайг үзээгүй л дээ. Дэнжи дээрээс таг далд юм чин. Яг зайвар замын ихэн дээр гараад очтол нөгөө хар саранпай мод нь ирээд золтой л нүд сох цогчсонгүй. Аавын ийн хэлэх нь нилээд уучлангүй төлөвтэй байлаа. Наад хавирга сүврэгчин зүгээр үү? Бууга хугалчихсан байх шүү гэж ээж түнээс сов. Арай л яс ярьчихсангүй байна. Аль чи очиод буурал ээжигээ жаахан модны шар цавуу буцалгаад орхио гэж байна гэ. Тэгээд бушуухан ирэхгүй алга болчихвоо. Би өгшнийд гүйж ороод хэлсний дамжуулбал эмгэн их л сүрхий тоглоом тухай болгон инээж. За таны аав ямар юм хийх болоод орхио вэ? Энэ хавьд мужааны хэл тасраад удсан ямдаг. Одоо л нэг овоо мужаантай болж гэл айх нэ гэв. Аавын бууны хуйгусрээд унчихсан юм. Миний онгоцноос морин үргээд шидэж орхилоо гэвэл. Энэ дэлдэн банд та хідэд юм хэлэхгүй байсаар толгой дээрээ гаргаж гүйцэхнэ задарсан тархинуудыг дээ. Гээд тал хомоол далайсан боловч цогсонгүй. Би ч юр тоосонгүй. Аав цахиур бууныхаа бөксийг цавуутсан илгээр ороож насаар байтал бараг өдөр өнгөрч орхилоо. Ах байгаагүй тул тэрээр үдийн сайл саахад хамжилцав. Би нөгөөх цээжилсэн зүйлэн солиотой юм шиг чанга уйсаар малаан саалгаж байв. Аав түүнийг сонсоод үгүй энийг харж байна уу? Хүүхүү бүр яг илтгэл тавьж байгаа юм шиг үгүйсгүй уншиж байна гэж. Нөгөө мө бурхан болооч хөгшин өндөр ахыг хэлж байна. Үүнийг овоо эрдэмтэй болмоор хүүхэд гэдэг байсан юм. Оройтдаг шүү гэж магтав. Хүний уншсныг сонсоод л цээжлээд байдаг бол эрдэм сурна гэдэг чинь ядах чим алга гэж би бодов. Тэгэхэд ээж сургуульд орсон хойноо л та хоёрын сайн муу мэдэгдэн хойно. Харин энд байдаг шигээн тарихгүй загнуулж сайнаа үзэхгүй л дээ хөөрхий. Багш нартаа толгоогоо цоо цохиулна да
Ээж нэг их тоомсруулахгүй хэлэв. Нөхөө ухаантай сургуульд ороод томоожноо. Харин өнөөдөр ч юмд ороход дөгсөн дөө. Ер нь та нар үүнээс хойш дайн байлдаан хийж алалцаж хяталцаж тоглолтгоо болвол таарна. Энэ хар дайнаас хол ойргүй л залхаж гүйцээд байхад муу яр удаад байх сайнгүй ш. Одоо ямар та нар юмны учир мэдэхгүй нэлэх хүүхдүүд биш гэж их л хатуухан хэллээ. Нэрээч би том хүн бүгдийг ойлгож байна. Одоо бүр том хүн шиг болёо байц гэж шийдлээ. Гэвч хичээнгүйл маань мал сааж дуусхаас өмнө дуусчихв. Юу гэвэл авгавч хувинтай сүгэн барьсаар гэрийнхээ зүг явахдаа хонь холбож байгаад суллаж өргсөн дээсний гогцоон дээр гიშгээд авахтай зэрэг татчихсан чинь очоод өглөө. Сүгэн асгаадж зогссонгүй. Ховин нь төөхөл үсэрсэн юм. Гараан өвтгөж ордуу тавьж сүйд боллоо. Би яах вэ? Үлийн үрийн онжийн лагаан идэлж ээж ав хуйланд нь хэд алгадууллаа. Гэвч хийсэн хэрэгэн болоод хорондоо уйлсангүй. Болохгүй юм бүхэн үүнээс гарна. Хавийн хүүхдийг энэ л уруу татаж байгаа юм. Гэвчлэн амандан зэмлэж өнгөрсөн хэрэг явдлыг маань бараг бүгдийг нь сөхөн босгоцгоож байв. Би үнэндээ хийсэн хэрэгтэн гэмшиж авга ихчийг жаахан өрөвдөж байлаа. Гэтэл тэрхэн дороо надаар бойтгой цаатахаар өрөвдүүлээд барамгүй нэг гай түүнийг дайрав. Юу гэвэл миний тухай хэл намд хайдаж тэрээр хоноо дахин саацв. Түүний хажуугаас бяцхан хуй эрчлэн босож эргэлцээр бууз шороо бургуулан эрчилсээр бавж хаашаа очие доо гэж эргэлзэх мэт дорон хэсэг байв. Би түүнийг харж заншил ёсороо "Түй, Базарван Хумбат, 7 уулын цаагур, дондог бандийн доогороор" хэмээн шивнэж амжихын төдийд нөгөө нь салхин дээс хөөрхий авгагч руу эрчлэн очоод сүм хийн зөхөд алга болж өглөө. Энэ агшин тэрээр холбоотой хоньны дор үхэтхийн очиж ухаан алдсан бололтой. Хөөрхийлэлтэй тадганав. Хотынхан том баггүй яави болон түүнийг шаваад авлаа. Би ч хүмүүсийн завсраар шурган харж байв. Нэг нүд нь булуу болтлон хавдаж харин нөгөө нь хачин цагаанаар эргэлдэн хялалзан. Дайрлага дайрчихлаа. Бурхан гончиг сум минь гэдлээ. Ээж учиргүй уйлна. Аавын царай сандарч твцснээс хачин баргар болчихсон. Толгойг нь өвөр дээрээ тавин дэмийл өглөнө. Түүний нүднээс бас нулимс урсч байв. Би аавыг уйлдаг юм гэдгийг анх удаа л мэдлээ. Авгагчийн хідэн хүүхэд цөмөөрөө цөрөхрөн уйлж дороо дэвгцэн сүйд болцгоон аргачихгүй шүү дээ. Ээж нь хүч байхад ингээд өнгөрчих шиг боллоо. Одоо яана таминэ гэж аавыг уйлгахад ядаж балдан ах гэртээ байхгүй. Байсан бол аргалгасан да гэсэрэж ханцуугаа нулимсаа харчина. Дээр үед хүрээнд сууж байсан гэлцэх нэг өвгөн манай сайхалд байсан боловч золгууд хийхээр явчихсан байв. Буурал ээж хэртэй хадаг уйсан бяцхан хүрэл очир авчраа дэмийл толгой дээр нь хүргэнэ. Базарваны Хумбат, ямар гайдай архан энэ вэ? Ядаж цаадах нь эзгүй. Уул нь өчигдөр ирэх хүчтэй юмсан гэж буурал ээж өглөнө. Майнын үрэлж хэрэг болдоггүй л байх та. Манад хэд байсан юмдаг ойр дүдсэнгүй. Бузартаж орхиоггүй бол гэж буурал ээж аваас асуулаа. Амьсгатай ч амьсгатай л байна. Ээж та аваад ирж үз. Юмыг яаж мэдхүү? Тус болдог юм билүү? гэж аавыг хэлвэл буурал ээж илдэв залбирал өглөж уйлж унсаар гэр рүүгэн майжгнав. Өндөр ах хамд байсан бол лавныг аргалантаа гэж би бодож зогсов. Яг энэ үед авгагч сулхан ёолоод гар нь алгуур дээшлэн булуу болсон өрөөснүүдэн тэмтэрлээ. Яав, яаж вэ? Юу болчих вэ чи минь? гэж тойрогсод асуулаа. Ёо инүүд гэж тэр хариулв. Тэгснээ мөндиж суулаа. Нүдээр нь дүүрэн юм чигчгсэн шиг байна. Түүнээс биш гэд ээж зовхийн татал үнэхээр л дүүрэн өвс шороо буус дүүрсэн байхаж. Ханы нүдэнд танхын дор жаахан цэвэр хүн би бушуухан аваад ир гэж ээж тушаав. Танхаг гэдэг нь хуцсны хуйхны арсыг битүү авч хийсэн бяцхан тулам гэмээр юм. Би ч түүнийг нь аваад ирэв. Авгагч ёолж орлоод л ааварга даад л ээж арчаад л нүднээс нь элдэв ховг цуваад л байлаа. Хүний өрөөс нүдэнд ийм их хог тийм түргэн орж болно гэж юу хэмээн би гайхаж байлаа. Ер нь бүгд л гайхав. Ёстой л үзээгүй юм үзэж үхэр цам харайх гэх чинь энэ байна да. Хичнээн их юм ороовэ тамин. Энэ хавдар шиг бүлцийгээд байгаа чинь бүгд л хог байна гэж ээжигээр хада. Би л өдий хүртлээ ийм юм үзээч үгүй, дуулаач үгүй юм байна.
Ямар нярамтай хуй салхи гардаг болох нь энэ вэ? Хэмээн буурал ээж дэмжив. Бид хөхтөө яриагаа марцсангүй. Пүүх, лав 2 атга ус шороо гарсан байх гэж би сүхэд хэллээ. Нулимсандаа халтар болсон сүх муухан инээж тэр ээжийг амьд байгаад баярлсан гэрэг. Бүр 3 атга түүнээс чих гарсан. Бүтэн хоргол хүртэл гарсан. Чи хараа биз гэж зогсов. Би түүнд шивгэнэв. Одоо ханаа саах болов гэж асуув. Мэдхгүй. Чи буурал ээжээс асуув гэж тэр хэлв. Шинхэн самбаанд бодолтой 2-3 бяцхан улаан үрэл гаргаад чухам түүгээр охиндоо яаж туслахаа мэдэхгүй байгаа бололтой зогсох буурал ээжийн дэргэд очиод би холбоотой хоноо яах вэ гэж асуулаа. Юу сайлсуу мантай. Наан чинь хүн өгөж байхад холбоогоо хөвөөд хоноо хойд завсраар гарга гэв. Сүх бит хоёр баярлан угас хийж нэг холбоог хөвлөө. Хоёрхан холбоо үлдсэн байж юу? Дөнгөж малд гарахын үед ингэсэн бол гоёо гэж би ходтой охин тууж явахдаа сүхэд амжлав. Гэтэл тэр хариуд нь шал өөрөөр хандаж чимүү гөлөг миний ээжийг эхлээд дээсээр татаж унагаснаас л боллоо. Чи манай хамаг сүг асгуулсан. Би танаас сүг авна гэж уурлав. Түүний ярьж байгаад төдийлөн буруу юм байгаагүй тул эсэргүүцэх гэж бодсонгүй. Тэг. Найз нь чамд том шанган сүү ээдүүлээд ээдэм шахаж өгнө. Чиний ээдэм одоо их болж байна уу гэж эвлэрэнгүй асуулаа. Дөнгөж ганц ишгэн туламд урж байгаа. Минийгч бас тийм. Тэгтээ би чамд буурал аавынд хатаасан бүх ээдмөө өгнө. Чи худлаа хэлээгүй үз? Худлаа хэлэх хуультай. За харин яг шүү. Яг. За батлах уу? Тэгье. Бид гар барилцав. Ингээд тохирсон асуудал огт хөдөлгөөнгүй болж байгаа нь хэрэг юм. Би чамд түүсэн ноосноос өгнө. Чи авах уу гэж сүх над руу хариу самширлаа. Үгүй ээ, найзад нь зөндөө би. Харин чамд би янгирын ноолор өгнө. Тэр үед янгирын гуйшдаг цаг байсан болохоор энэ нь тун элбэг олддог зүйл байсан юм. Түүнийг чинь хоршоо авахгүй байх. Зөвхөн малын ноос ус авдаг юм. Үгүй ээ, болно гэж аав хэлсэн. Нээрэн биз? Нээр. Тэгвэл батлах уу? Тэгье. Бид хоноо зайврууд гаргаад тун их найрамдал тогтоосон маягаар том хавтгай жулуун дээр зэрэгцэн суув. Хүрэн хавчгийн аман дээр яг морь шиг чулуу байна үлээ. Ам хамартай, дээл сүлтэй, лав морины сүнс баг. Сүхийг ингэж сонирн болох гээд би санааг нь ойлгож, "Хуйлаа тиймд очиж тоглоно шүү" гэв. Сүх урамтай нээснээ бодол болж. Ээж юунууд яах бол? Харахуудаа найзаа гэв. Хурдан цагаан маань хэмх цөхүүлж голд хийлгсэн. Аав мориноос очиж буугаан хугалсан. Авгагчийг унгаж сүүгийг насгсан. Бас түүний нүдийг нэг хачин мууёрын хуй дайрж алгашгсан. Энэ бүхэнд би яалтгүй л буруутай мэт санагдаж дотор нэг л эвгүй оргиод амьдрал маань гуниг дүүрэн юм шиг шал тэмий байхаж. Юм идэгч тоглохч дур алга. Тэгээд намайг санаа алдахад сүх харагдаж. Аав доороос ирэхдээ Викторийн зүү олж ирнэ гэсэ. Тэгээд нөгөөх дөрвөлжин хайрцгийг чинь дуулуулбал ямар гоё вэ? Хуйлахнаар сонсох юм шүү хөө. Айлуудын хүүхдүүд хамаагүй сонсохгүй. Энэхэн үед миний чихнээ үнэхээр л гайхалтай сайхан дуу сонсдох шиг боллоо. Бид хоёр гэрийн зүг гүйнген адууны шар хомоол нүцгэн хөлөрөн бут өшөглөн томоог үтэж явв. Би нэг аргал өшгөлүүд харвал доороос нь хачин гэлэрэм гараад ирлээ. Тэр нь сүхийн ээжийн хайчхад олхоо байсан шүрэн шигтгээтэй мөнгөн бууч байв. Чи өөрөө олсон болоод ээждээ өг гэж сүхээс гойв. Тэр ихлээд баярлан авснаа. Үгүй чи өг. Тэгвэл лав чамайг загнахгүй гэв. Энэ өдрийн хувьд бас ч муугүй санаа олсон тул би зөвшөөрөв. Биднийг очиход бүгд гэртээ орцгоожээ. Манайд буурал ээж гал түлэх гэж май 50 суун. Бусд нь бодвол сүхийнд байгаа бололтой. Үүнийг хараа. Би оллоо гэж намайг хэлэхэд хүүхдийн нүд ийм л өлөндөө. Хүүхдэл олно гэж би хэлээд л байсан юм. За, аваачиж өгөөд шангийн ав гэлээ. Бид хоёр тэдний рүү бурт хийв. Орвол сүхийн ээжийг орон дээр хөвтүүлээд мөн л нүдийг нь арчиж насалтахаж. Аав намайг хараад хоёр хүүхэд минь чөтөртэй өрөө ойртуулаад ир. Доодуулаас нэг эмээлтэй юм олж хөтлөөд цаашаа эмчиж явхаас биш. Гэхдээ нь би амбаагийн бугуйчийг аргалын доороос оллоо гэд үзүүлв. За олоол биз. Тэр авдар дээр тавьчихад бушуухан яв гэжээж намайг яруулав. Би түүнийг нь ээжийн үр дээр чулуудчихад гүйж гарав. Хомоолон доороос шүү бас гэд ээжийн инээж байгаа нь гадаа гарсан хойно сонслоо.
Гэрийн дээхэн талын уулын яролд байсан чөтөртэй үрээнд хүрвэл Сүхбэд хоёр юу ч ярилгүй дэгдэв. Харин буцааж тух замдаа ийн цэцэрэгцгээв. Хэрвээ миний хурдан цагаан морийн үргээгээгүй бол бүү үрээд өдөржин тэнэх байсан. Тэгсэн бол ээж чинь эмч авчрахын олдохгүй нүдэн сүйд болох байсан. Тийм эцтэй хөө. Нэр яг тийм шүү. Тэгэхэд цаадуулчин шаал тэнэг. Чамайг айгүй бол загнах л гэж бодож байгаа. Загнавал загинжилвэ. Би ямар нүдэнд нь шороо хийсэн биш. Чи харин ээжийг татаж унгаагаагүй бол хоноо эртээ саачгаад гэртээ орчих байсан шүү. Бодвол нэрэж тийм санагдана. Ядаж заавал тэр биш. Өөр хондор суусан бол ерөөсөө нүдийг олж дайраач үгүй ч үү. Ингээд эргцүүлээд бодоход юмд ямар нэг шалтгаан гэж байдаг юм уу гэсэн маягийн санаа төрлөө. Хэрв тиймсэн бол би буруутайж баймаар, үгүй ч баймаар санагдана. Аав, туйгаад ирсэн шүү гэж би гаднаас хашгирав. Аав яран мордоод голрууд нь цогууллаа. Ээж тэр өдөртөө сүхийн ээжийг асарч тэднийд байлаа. Хүүхэд биднийг ч мал аж ахуй нэгч анхаарахгүй. Нэг сонирн болсон мэт санагдана. Сүхбэд хоёр зар зөхөхөөр шийдэж би ээжид ийн хэлв. Ээжээ, 2 хоньны цаагаар яваад ойртуулаад ирэх үү? Тошлоод хавчгийн гэхээр том шууд эргээд байна лээ. Тэр чинь л чухан болж байна. Унд шингнээсээ ууж ааруулхрууд өөртлөд явж үз. Бид хоёр замдан хулган зурм бэлзүү хаан шидэж тоглохоор хоньныхоо цаана гарав. Би сүхэн хэлсэн морины сүнсийг үзэх гэж яарч ирэв. Хүрэн хавчгийн аман дээрх тэр чулуун яг биш гэхэд ямар нэг хэмжээгээр морьтой төстөвтөр юм байв. Бид түүнийг унаж баахан тоглолоо. За яршгаа, одоо ёстой байлдъя. Булхаагүй шүү гэж сүх санал гаргалаа. Би ч уухантаас зөвшөөрлөө. Чулууны орой дээр жижигхэн бай тавьж дайсан болгоод чулуудаж буудаж гарлаа. Бидний улаарын үзэлцээр байтал оройн хонь орох болжээ. Дайнаа дуусгаж харах тухай ярилцаж байвч нэг л болж өгөхгүй хөөрч хөвжин шидсээр байлаа. Гинт ард эмэгтэй хүний дуу гарахад бид хоёр цочин эргэн харав. Морь эмээл хувцас зүс царайн тун гой нэг залуухан эмэгтэй зогсож байхаж. Морь нь хамраа дуугарган чихэн сортол зуулж зулрах маяг гаргахад тэрээр яаран бууж та хоёр чинь юу хийж байгаа олс вэ? Морь үргээчлээ гэж инээж цулбуураа тахимандан авчуулан явган сув. Бид дэмээл бие харж дуугаа зогслоо. Гэтэл тэр аль наашаа хүрээд ирцгээ золгоцгоё гэв. Бид итгэл муудайхан дөхөж очиж золголоо. Үл танихыг том сайхан цагаан шүдээ яралцуулан инээж. За хүүхдүүдээ аав ээж чинь би юу? Хээр димий чулуу шидэж ирэхлээд гэж аав ээжд минь ховлох санаатай юм уу да гэж би сэжиглэв. Байхгүй хэмээн товчхон хариулбал хаацсан бэ? Бүгд эзгүй байгаа юу гинэ. Тийм ээ, аав эмч авахаар явсан гэвэл эмчээ хэн өвдөө вэ? Эдний ээжийн нүдэнд бөөн ширээ ороод ухаан алдаад унаад тэр ихч биднийг дооглог бололтой инээж нүдэнд ширээ орсны төлөө юу? Эмэгний нүдэнд элс орлоо, даагны нүдэнд давс орлоо гэдэг төрөгчлөөр гарчихдаг шүү дээ. Үгүй бүр их шороо. Мал сааж байсан чинь хуй босоод нөгөө юутай дайрлагтай хүү гихчлэн бид хоёр өрсөлдөн тайлбарлах гэж оролдов. Тэрээр бас л баахан инээж аваад та хоёртай ч юм ярихад хэцүү уулс шивдэ. Ингээд юу хийж яваа ус байна да? Хонинд явж байна. Тийм бол хон чинь хаана байгаа юм? Урд хамраар орсон. Одоо хотолж яваа. Хоньны хүн ингэж хосорч болдог юм уу? Гэснээр тэр цэнхэр яргуун дэлбэ тастан авч уруул дээрээ наан пайлдаж тоглосон юм. Пайлдаж юутай тэр вэ? Гитлартай. Тэр дахиад л яргуу тасалж үлээснэ. За тийм байдаг байж. Харин та хоёрын тэр байлдаад байдаг гитлар чинь сүнсэн шүү дээ. Инх цаг ирээд байхад та нар байлцаар л байдаг. Нэр нүхчээ. Нэрэн байлгүй яах вэ? Би хойд голохныг цуглуулж баярын цуглаан хийлгээд одоо таныхан руу очиж явна. Бид хоёр зөндөө их ноостуусан. Бас янгирын ноолорч вэ? Түүнийг одоо яана гэж сүх сандрав. Тэр ямар хамаатай юм? Ноос 50 цагтаж хэрэгтэй. Та хоёр их сайн хүүхдүүд байна. За харьцгаах уу? Нөгөөх гоёгч ямар нэг дууны ая эсгэрсээр товор алхуулахад бид хоёр дагалдав. Урд хараг эзэгний нуугдах том гэлгар даруулга нэн тодорч үзэгдэнэ. Үнэхээр дайн дууссан юм болов? Үнэн байлгүй яах вэ? Сталин өстө мундага гитлар яасан бол байхгүй гэсэн шүү дээ бодвол үхээ биз гиз рүү нэг буугаар ганцхан пан хийлгээд өгөө биз. Сая чи гитларыг гоё онсон тийм ээ? Тэгсэн. Бүр хагас ирсэн шүү.
манай голд баяр хийлэх гэж яваа юм уу? Зүгээр л цуглуулад гитлаар сүнсэн бид ялсан гэж хэлнэ үз. Одоо ариг гараагүй цагт юуны баяр авах вэ? Гитлаар сүнсэн. Ура! Ура! Бид яллаа. Ура! Энэ их чи одоо хаанаас ирсэн юм бэ? Дайны газраас ирэвэз? Эсвэл сумын албан хаагч үз? Үгүй ээ. Том даргын авгаах. Пүрэв даргын уу? Үгүй ээ. Гонгор даргын. За тэр мөө өгшин юмыг ийм гоё ихч тоохгүй л дээ. Харин яах вэ? Чи том болвол энэ ихчтэй суух уу? Суuna л та. Тэгтээ би ч гэсэн сууна. За ичмэр юм ярха боли. Биднийг ингэж шуугилдаж буг огт анзаарсан шинжгүй. Нөгөө гоё ихч дүүхэлцэл алхуулсаар хөтөл даваад орчих уу. Ура! Маач юм уу Гитлер гэд би чулуу авч шидвэл сүх хажуугаар орж ирээд одоо байлдаж тоглохгүй. Нэгэнт манайх ялсан гэж байхад өөрөөр яаж тоглох юм бэ? Уралдаад л, барилдаад л, гэр бариад л манайх ялсан. Бид ялсан. Гитлер сүнсэн. Ура! Ура! гэж орилолцоор хөтөл чиглэсэн улбаа замаар сүх бид хоёр жирэйлгөө. Маргааш сайхан өдөр болохыг илтгэн Тэнгэрийн хойд хаяа нэг л уяг улаан туяагаар сүлэгдсэн байв. Малчны хүүхэд болсон хойно бид иймэрхүү юмыг юу бас андах вэ?